Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр суугаад харуулсан сонсож байгаа эрхэм танд өдрийн мэндийг дахиургий. Улаанбаатар хотод 15 цаг 13 минут болж байна. Радион 3 дугаар студиэс хөтлөгч Анжгай, хөтлөгч цэцэг найруулагч ундрах нар элдвч би нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргье. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Skytel үйлчилгээг сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарай гэсэн уриатаагаар Skytel хамтран ажиллана. За мөн адал явдлаар дүүрэн амттны уутыг нэгс уриатаагаар байгалийн орц найрлагатай Бомпари хамтран ажиллана. За өнөөдөр мегмар гаргаа. Мегмар гараг яач вэ? Зүгээр дээ. Мегмар гарагтай. Мегмар гарагт бидний зүгээс элдвч би нэвтрүүлгээрээ манай гэр гэдэг гоё сэдвээр ярилцдаг байгаа. Өнөөдрийн сэдв бол шинэ байранд орохдоо юугаа хаяад явах нь зүйтэй вэ гэдэг талаар ярилцъя. Тэ үнэхээр том асуудал болдгийм байна. Одоо би ингээд нэг ирээдүйн юм ингээд бодцоод яг тэгэл ингэнгүүт нэрээ энийг хаях уу, тэрийг хаях уу, яах вүлээ, тиймч дурсамжтай юм да, иймч дурсамжтай юм да гэж бодогдоод те. Энийг аваад очивол тэгээд баларх болов, ингээд баларх болов гэд ингээд бодогдоод байд юм байна. Тэгэхээр одоо өнөөдөр бүгдээрээ яг энэ тухай л ярив. За одоо жишээлбэл би яг тийчнээс нүгэд ийшээ орлоо. За тэрнээс өмнө хаа зүгээр дуршлаг гэдэг юм бол нэг ийм хэцүү зүйл байна. За одоо нурсан болгох шиг сэтгэлийн минь шахах хүндэж ин л та. Би бүр анх нөгөө 2015 оны үед мейкап нэлээг сонирхоод нүр будах дамжаан суугаад нэлээ өрх явбаа. Чимдантай болвоо. Чимдантай болоо. Тэгээд тэр чимданаас гадна нэг ийм толь хэрэг болт. Толь нь болохоор маш их гэрэлтэй, тэгээд лед гэрэлтэй ийм толь өөрөөр хэлэх юм бол ийм том суудаг. Одоо манай энэ гадаа байгаа ийм одоо ширээ сандал гэсэн үг л дээ. Толтой ширээ сандал. Тэгээд би тэгээд сонирхож байхдаа бараг тухайн үед 400-500 мянгаар үлээдээ. Тухайн 15 оны 500 мянгаар гэдэг чинь нэлээ үнэтэйгээр хүн бүр ингэж авчирч урд залж байгаад нэг ширээ сандал хийлгсэн байхгүй юу? Тэгээд тэрийг гэртээ байлгадаг байлаа. Ухаай. За тэгээд Вог дараас Баян Монгол руу нөх болоод нөгөө ширээ сандлыг чи яахаа мэддгүү. Тэгээ байранд нь үлдээг явсан шүү дээ. Хаяад гэсэн үг. Амар харин байсан. Чиний байрыг түрээсэлжсэн байр юм уу тэр? Чи түрээсэлжсэн байр. Тэгэл байрны эзний хувьд те тавилгатай байр түрээслэх яг үнэ. Тэгээд чууд орж ирэхэд илүү л тохиромжтой. Гэл үнэхээр яалтчгүй байсан. Хайрын байсан. Угаасаа аваад явъя гэхний нөгөө нэг анх хийлгэжсэн учраас бүр аюу том овортой том ширээ байхгүй. Тэгээ угаасаа нөгөө хүмүүс суулгаад будах зориултай хоёр талаараа ингээд нөгөө будаг багс макс хийждэг аюу нүсэр ширээ. Тэгээ авч явахад аюу хэцүү байсан. Би биш тээ айгу одоо үнэнийг өчөө би бүр уйлсан ч чадхаар байна одоо. За. Манай байр ч хуучин байр штэ. За манай байр бол ерөнхийдөө бол нураагтахаас нааш бол тэр ахын хордон шавж гэдэг зүйлээс салхааргүй тийм хуучны байшин байхгүй юу. Манай байр нь яг би ингээд байнгын ингээд нөө юм цацж идэг ингээд зураас мураас татж матж идэг тулдаа манайх гайгуултай манад бол үзэгдэхгүй. Гэхдээ жоохон сэрэмж алдах юм бол жоом орж ирнэ, бисаа орж ирнэ те ингээд хулганч байж магадгүй. Аюумшигтай байхгүй юу. Тэгээд бүр эртнийл байшин л да. Хүн амьдрахыг хориглоод одоо зөндөө удацсан. Гэхдээ ингээд нөгөө нэг дахин төлөвлөлтөнд орно гэсэн юм байгаад бас ингээд яваад байгаа тийм байрнууд байхгүй юу. Тэгэхээр би бол те баг энэ байрнаас нүүгээд өөр байранд орвол за баргалж матраасаа хүнжилтөг аваад явах. Хитэ хувцастайгаа. Бусдын бүгдийг орхихоосоор арга. Аяг тавгаа ч гэсэн үлдээх байгаа юм уу? За нэр аяг тавгаа л авах. Та байранд ч юу аяг тавг шангаад авах юм байна. Бусдын бүгдийг үлдээн. Зөө. Тавилга мавлага. Тий, өөр ямар ч арга байхгүй. Яагаад гэвэл түүнийг дагаад байна шүү дээ. Юу ч очиж магадгүй байхгүй. Бас хэцүү те. Аюултай. Тийм учраас үнэхээр бусдын бол ингээл зүгээр нүдэн анаад орхихоосоор арга байхгүй. За компьютер ажлынхаа компьютерийг мэдээж авч таарна. За зурагтаа өста ариутгах байгаа авахгүй гэдэг. Бусдын бүгдийг орхино. Тэраа серванттай юу? Тэр мэрийг бол бүгд хуугаар нь орхино. Хуугаар нь орхино. За тэд нэр хаашаа шилжиж магадгүй вэ гэвэл цуслангийн байр ашиглалтанд орох юм бол за ёстой нэг ингээд нэг нар салхинд гандаж мандаж хорццаад гадаа 3 өдөр байлгасны дараагаар ч юм уу те. Одоо жишээл хевснүүд айгүй хэцүү байна. Хевснүүд ч гэсэн 0 ноо юм ба штэ. Тэр нөө хевсний угаадаг нөхдүүд бүгдэнд нь аваач чи ингэж нам угаалгаад тэр центр
ментрээр нь ингэж эргүүлж мэргүүлээд те бүр ингээд тэгж мэгсний дараагаар цуслангийн байрлал бол харин зүгээр явуулж болох юм аа гэж бодож байгаа. Түүнээс ч бол би бол ингээд бүр айдас үсттэй адитаас үддээстэй болсон хүн шүү. Одоо ч би нөгөө ээжтэйгээ байдаг. Тэгээд удахгүй байр ашиглалтанд орчих юм бол тусдаа гарна штэ. Тэгээ явхаараа яг нэг хідэн хувцаа чирээд явна. Тэгээ нэг хідэн номнуудаа чирээ явна. Өөр нэг амар авч явъя нэтрийг гэсэн юм л байхгүй. Гэтээ ер нь байрнаасаа нүүхдээ юуг үлдээчүүл зүгээр эд юм бэ гэхээр дараа нь ямар хүмүүс тэр одоо манайх өмнө байраа түрээсэлжсэн л да. Тэгээд тэр чин түрээсийн байр юм чи мэдээж үргэлжлүүлээ түрээсийн хүмүүс л гарна штэ тий. Манайд хэрэггүй мөртлөнгөөсөө түрээслэгч байгаа айлд хэрэгтэй зүйл байх юм бол орхичуул айгу зүгээр юм билээ. Жишээлбэл манайх одоо нөгөө хогийн сав, хогийн шүүр мөрөд яг ингээ нүхийнхаа өмнөхөөс солилцсон байхгүй юу? Тэгтэл ингээ хуучин хогийн сүр шав чи эвдрээгүй яг ингээд ашиглаж болохоор байгаа даа штэ. Тэгээд дараагийн нүүж орж ирэх байгаа айл магадгүй нэг оюутан хөвгт хогийн шүүр савгууч ороод ирэх юм билүү мэдгүй штэ. Тэгэхээр тийм зүйлэл орхичуул зүгээр юм билээ. Хогийн сав, шүүр, мөр инээ тэр юмнуудыг бүгднийг орхино. Яг нэг тийм нэг үнэтэй цантай гоо сайхны майхны юм биш бол бүгднийг орхино. Тэгээд одоо жишээлбэл тэр диван кресл илдэв бусан юмыг бол одоо тэнд нь ингээд мөнхлөөл орхихоос арга байхгүй болсон. Хөшүүмүүдийг хүрхэчгүүд орхино гэж бодож байгаа. За хөргөгчийг яах вэ тэгж жагаад нэг стан цуслан руу явуулах юм гэсэн бодол байна. За ер нь өөрөөр бол нэг тийшээ шинэ байр руу ер нь ажиг сэжиггүйгээр зөвлүүлэх гэсэн итгэл найдвар байхгүй байгаа шүү. Тэгээ ер нь авч явсан ч гэсэндээ аягуулсан ариутгаж жагаад аваачвал зүгээр юм ээ те. Ариутгахын тулд тэр чинь ингээ бүр нар салхинд ингээ дидгээтэй ингээ бүр хөдөө гаргаж жагаад ингэхгүй бол тэр дотор 1000 ариутгаад нэмэргүй шүү дээ. Тэр дотроо бол ерөөсөө тийм итгэл найдвар байхгүй. Яг нэг цэвэрлэгээний бодис хэрэгэлдэг хүмүүсийн одоо эмгтээчүүд бид нар чи яг яаж цэвэрлэх юм бол ням бактериэс нь салгаж чадах вэ гэдэг нэг тусгай нэг юм цэвэрлэгээний арга техниктэй болсон байгаа шүү дээ. Тэгэхээр хевсийг одоо жишээлбэл миний хэрэгэлдэг бодис амар сайн бактери устгадаг учраас би хувьдаа нэг тийм жоох ихтгэл өнөмшил байгаад байгаа байхгүй юу. За ингээ үнэхээр саяхан авсан юм шинэ хевс байлаа. Тэрийгээ сайхан цэвэрлж агаад тэргээр ариутгаж агаад шинэ гэр руугаа авчичаа гэдэг ч юм уу. Манай гэрт байдаг бас нэг эмэгтэй хүн бий л дээ. Тэр эмэгтэй хүн бол жишээлбэлтэй үгүй энэчнээс ерөөсөө баг халбар шанагч цугуулахгүй л гэсэн юм ярьж байгаа шүү. За. Аюултай тийм байгаа. Ягаад гэвэл тэр одоо энэ хүн бичсэн байна л да. Анжгаа ахын яриагаар анжгаа ахын байр аимшигын кинон дээр гардаг байр шиг санагдаад байдаг. Ерөнхийдөө л нэг тиймэрхүү нөхцөл байдалд амьдарч байгаа. Асар хуучны байр 50 оны байр аахгүй юу. Тэгэхээр чинь их одоо юу гэдэг амьдарч байгаа байраа нэг ингээд муулаад ахын чашаа. Гэхдээ зүгээр яг нүүхэд бол гэр хорооллоос байранд орохдоо гэр бүлийн гишүүдээсээ бусад бүх юмаа л орхиод нүүсэн гэж шүү хаа. Зөө. За гих мэдчлээ хідүүлээ хоорондоо өнөөдөр шипигээ хуваалцсан. Байрнаасаа нүүхдээ тэнд юуг орхиул зүгээр юуг хаюул зүгээр юм те. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээд эфирийн утсааны хамтран ажиллагчаар Skytel үйлчилгээ сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аяллаарай гэсэн уриатаагаар Skytel хамтран ажиллаж байна. Энэ Skytel-ийн бүр ийм уламжлал болцсон юу болчлоо те. Ийм нэг аян чим шиг болчлоо. Би өмнө ч гэсэн сонсч ирсэн. За Тэнгис талаа дээгүүр хайртай хүнтэйгээ мөрөөдлийн аялалд гармаар байна уу. Тэгвэл танд зориулсан Skytel-ийн шинэ урамшуулал эхэлжээ. За сонсож байгаараа манайхаа. Ингэх юм байна. Урамшуулалд оролцсон хүн дангаараа биш бүр хосоороо мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрх болон бусад дижитал бэлгүүдийн эзэн болох юм байна. Одоо яаж шинэ урамшуулалд оролцох вэ гэвэл шинэ хэрэглэгч болох. За Skytel ашиглах. Тий. За зүгээр л Skytel-ийн хэрэглэгч болоход та суглаанд оролцох хэрэгтэй. Хоёрдугаарт нь дижитал картаар дансаа цэнэглэх. Гуравт нь дата багц авах. Дөрөвт нь одоогийн багцаа ахиулах зэрэг бусад үйлчлэгийг аван урамшууллын хэрэгцэглүүлж мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах 3 хосын нэг нь болохоос гадна бусад дижитал бэлгүүдийн эзэн болоорой. 3 хос буюу 6 хүнийг явуулах талаар ярьж байна шүү дээ. За тэгвэл шинэ хэрэглэгч болох нь ойлгомжтой. Дижитал картаар дансаа цэнэглэх гэж юу яриад байгаа юм гэхээр эднийх дижитал картыг гаргасан юм билээ. Тэгээд энэ карт болохоор тухайн хүн өөрийнхөө хэрэглээнд тохируулаад аль карт авах шийднэ. Одоо жишээлбэл 11,000, 14,000, 21,000 гэдэг ийм картнууд тустай байгаа байхгүй юу? Тэгээ 11,000 картанд жишээлбэл 20 ГБ дататай, 14-ийнх нь болохоор 30 ГБ дататай, 21-ийнх нь 50 ГБ дататай гэх мэтчлээ. Тэгээ 5,000
мянган нэгчтэй, дээрэс нь 30 хоногтой, тэгээ яриа мессеж үнгүү сүлжээндээ, e-music гэдэг энэ дижитал энэ юу карт бол өстой үнэхээр гоё супер карт илээ. За тэгээд ингэж дижитал хэрэглээ. шагналуудад нь юу байгаа юм бол? iPhone нэтер 16 штэ бүр. Хамгийн сүүлийн үеийн iPhone 16-аас гарсан гар утас гэх юм үзчихлээ. Зөндөө олон бэлэг байгаа юм билээ. За тэгээ хизээ шалгаруулахын гэхээр 4 сарын 30, 5 сарын 30, 6 сарын 30 гээд 3 сар дараалаад 30-ны өдрүүдэд Skytel-ийн албан ёсны сошиал хуудасаар шууд тодруулах юм билээ. Тийм учраас магадгүй та ялагч болох тэр нандин мөчийг мэдрэмээр ах юм бол Skytel-ийн албан ёсны хуудсыг нь даахчхад буруутгахгүй. Одоо ерөөс 8 хоногийн дараа эхний хос тодорхож байгаа юм шүү дээ. Мөрөөдлийн хөлөг онгоцонд суух эхний хос тодорхож байна. Мэдээж тэгээд энэ нэг хосыг тодруулаад орхихгүй байх. Энэ шалгаруулт болгон дээр 16 гар утас бол мэдээж өгч таарах байх. Гэх мэтэр ингээд ёндоогоо үзээрэй манайхан энд амжаарай. За ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг нь 1815 гэдэг утаснаас лавлаарай. Skytel-ийн хэрэглэгч юм бол шууд 15 руугаа залгахад болно шүү дээ. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ Skytel-ийн үйлчилгээг сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аяллаарай гэсэн уриатайгаар Skytel хамтран ажиллаа. Баярлалаа. За эфирийн усны дугаар 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар руу залгахнаа. За ингэж байна. Анжихай шиг айл бол эд өвлийн тэсгэм хүүтэнд хамаг тавилга гадаа гаргаад онгоолгоод хідэн цаг байлгаж иж нүүдэг гэсэн шүү. Тэр бол костюмтэй болон жижиг бусад найз нь байхгүй болдог гэж сонссон. Итгэлгүй баг. Ер нь л тэр байраараа гэсэн үг шүү дээ. Байраараа учраас тэ миний нэг ганцхан хичээл зүтгэл бол тэднэрт нэг их нөлөөлөхөргүй болсон юм байна гэж би ойлгосон шүү. Казаёр ингэсэн мэт муухай дурсамж агуулсан зүйлсийг хайна гэж байна. Зөв. Тийм шүү дээ. Нэг сэтгэлтэй. Одоо 77 38 83 77 77 88 30 дээр та бүхнийг үрж байна. 88 6 өдрийн мэнд. Өдрийн мэнд. За ойрхон нүүсэн үү? За 15 онд хашаа байшингасаа байранд орлоо. 23 онд туслангийнхаа байшин руу нүүлээ. За одоо сайхан шипиг оваалцсан да. Юуг бол заашгүй орхих юм байна ер нь. За 15 онд байранд орохдоо бол тэгээд яг үнэнд 14 онд нэг унтлагын ор шкаф авчихсан. Тэрийг аваад. За хэрэгжилж аяг тавга аваад тэгээ хувцснуудаасаа үзэж ягаад тодорхой зарим нэг нь аваад тэгээ бусдыг бүгдийг нь орхисон. Галтгооныхоо хэрэгслийг орхисон юм уу? Галзуухнаас тэгээд үндсэндээ бас хашаа байшин нэг 10 гаруй жил болцсон болохоор тэгээд орхисон дөө. Зөв. За тэгээд дараа нь тэгээд яг одоо нэг туршлага болохоор юм тэгээд 20 онд нөгөө байрандаа ороод 5 жил болонготой засвар хийлээ. За бүх тавилга бүгдийг нь ангуутай нөгөө 15 онд шинээр орсон авсан тавилгуудаа бүгдийг буцаагаад нөгөө хашаа байшинтай хадгалж ягаад 21 онд 22 онд тусланд оронгуудаа нөгөө байрныхаа тавилгыг тусланд аваач. За. Тусланд гангар тэрчээ тусланд гангараа явчих. Хачаа сайхан болоо авчиж. Хачаа сайхан тэгс. За хашаа байшингаа яасан? Хашаа байшингаа тэгэл чойжлол байшингаа чойжлол хашаандаа нэг гэртээ айл найзынхаа буулгаал. Одоо 90 гэсэн тэгэл манай найз тийм амьдарч байгаа. Хашаа байшин бол агуулх болоод үлдсэн юм байна шүү дээ тийм үү? Яг зөв. Одоо ер нь одоо ч гэсэн агуулх тэгэл аав ээж гэсэн одоо юм ярихаар тэдний тэр хашаа байшин тийм юм аваач тавьчихвал хайрцаг тийгээл өөр юм уу хашаа байшин мань тэгэл одоо тийм л байна шүү дээ. Яг тэгдэг. За тэгээд одоо зарчин ихээр бас хайрлаад бах юм. Би ч бас нэг дөрвөн бандтай бас тэд нар ч одоо удахгүй ингээл хөвтүүд агуулаад ирэх байлгүйгээл тэр үед нь гэдэг юм уу гэл ингээ байж байна. Ер нь үл хөдлөх нэг актер юм нэхээгүй бол байлгаж байсан дээр. Ер нь бол юм ахуулах газартай байна гэдэг чи бас айгүй гоё штэ. Харин тий. Ер нь бол тэгээ ялч хашаа шингийн юм чинь тэгэл нөгөө утаад ортог тоос шороо гэдэг ингээд байранд орохоор бол гологддог юм байна. Тий. Би одоо яагаад энэ нэг актер хуучны байрыг зарчихгүй ингээд амьдрал зуралдаад байгаад гэдгийг гэхэлэр би ч бас нэг хүүтэн хүн шүү дээ. Тэгээд хүүч бас нэг хүн дагуулад ирэхэд бас нэг дүлхүүр гардуулаад байж ах хэвээр гэж үтнээс. Тэгтээ одоо нэг солигдоод танаа байр бол одоо байрны зээл тавих гэж баг авахгүй гэж байгаа шүү дээ. Тийм учраас хямд зарсан дор бол энэ байжийг тэгээд нэг дахин төлөвлөлтөнд ороод нураад босгохлоор
Дотроосоо галт шоу айдаа шинэ байр болно гэсэн тийм бадрангуу бодолтой суугаа шүү. Хонглын өдөрсөө яст бадрангуу гараад бодлоо тэгээд байж. Тий, тэгэл байж байгаа шүү. Үнсэн дотроос. Тий байж. За холбосно баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа амжилттай. За. Өста дэлгэр шипитэй хүн орж ирлээ шүү. Ямар гоё юм тий. За юу яа 77 77 38 83 77 77 88 30 энэ хоёрын айл нэг рүү заалгая. Тэгээ холбогдож орж ирэнгүүтээ байрнаасаа явахдаа ер нь юу хаях хэвтэй, юу үлдээх хэвтэй гэдэг талаар яриа. 88 70 өдрийн мэнд. Бано самано. Сайн байна уу? За сайн байна уу. За өдрийн мэндээ сүүл хизээ нүүсэн бэ? Сүүлд 2001 онд нүүсэн. Одоо ойрхон нүү гэсэн бодол байгаа мó? Одоо яг тэгэл хувийн шомдол юм чинь тэгээ бас байраа томруулаад сонирхолтой байгаа шүү. За томруулаад нүүх тохиолдолд юуг бол за энийг одоо өстой шинэ байрлалгаа зөвлөлдөгчгүй гэж бодож байгаа. Ер нь манайх 10 онд аав тусад нь гаргаад нийтдээ нэг 6 удаа нүүсэн бай. За. Үгүй байж байгаа 2001 онд хамгийн сүүлд нүүсэн гэсэн тий? 2021 онд. 21 гэсэн үү? 10 оноос хойш 6 удаа нүгээд 21 онд сүүлийн гайхаад сүүлийн байрандаа орсон. За 21. За. Тэгээд ер нь зараад эхний 3 удаа 3 нүүлтээ бол дандаа нөгөө тавилгаа шилжүүлээл яваадсэн. Тий. Тэгээд ерөөс юу ч үлдээхгүйгээр тэгэл хоо хамаал дараагийнх руугаа аваач тавиал яваад байсан. Тий, хамгийн сүүлд нөгөө нэг цэвэрлээл нөгөө шалны альчураа хаяал тэгэл ерөөсөө тэр айл ерөөсөө хөндийгөөр нь үлдээгээл зүгээр яг нэг тодорхой тооны авжир бол гэрэл мэрлүүд үлдчихэж байгаа юм л та. Нөгөө нэг одоо жишээлбэл галтагаа суйрлуулсан байвал тэр чи одоо ямар татаж хуулж аваад явалтай шүү дээ тий. Хуулж аваад яваадсан. Хуулж аваад явуулсан уу? Ийм богинохон галтгооны тавилга чинь хаач ч таардаг байхгүй. Тийм богинохон галтгооны тавилгатай бол чирээд хусан шүү дээ. За. Тий, бас очоод дахиад нэг галтгоо хэлэх гэж лай шүү дээ. Зөв. Нөө хуучин өгсөрмөл байрны галтгоо байхгүй. Тийм тэр чинь богинохон байдгийг. Зөв. Тэгээд нөгөөдгөө урт богинд нь хааруулаад тэгэл зарим үед нь бол бүр тайраа тайчдаг, өөрөө тайраа хайчдаг. Тэгээд нүүлж явсараад 21 онд нэг шинэ байранд ороод ёстой өмсөж байгаа хувцас аваад тэгэл үтсэн. Тэр жоохон чанга ярих уу? Сонсогддоггүй. байна. За. Юу гэнэ? 21 онд нүүхтэй бол бүх тавилгаа шинээр аваад за. тэгээд эднэр хүүхдээ аваад ингээд л орсон. Тэр хамгийн гоё мэдрэмж юм байлээ. Бүр юм цааш амьдрал цааш шинээр хэлж байгаа шиг санагдаж байна уу? Харин тийм бүр тэгэл ерөөсө гэрээсээ гармааргүй санагдаад ерөөсө бүгдөө гэртээ ингээд нэг хэд хоног бүр ингээд нөгөө гэртээ чийлрээд нэг тэгэл яг нөгөө өөртөө яг нөгөө сонирхоод өөртөө бүгдийг барьж үзээл ингэж яагаад авсан юмнууд чинь бүр нөгөө хүний ад жаргалыг мэдрүүлж байгаа юм чинь. Ганц халбагч ус аваагүй юу? Ганц чалбаг аваагүй бүр хаяг юу ерөөсөө яг хувцастайгаар өөртөө яваад очсон уу? Тэгсэн. Гоё юм гоё. Баг атаарах чинь. Гоё мэдрэмж багсаа. Тий. Гэтэ яг инхийн тулд айгүй сайн бэлдсэн байна тий. Тэр нүүж очоод бүх юм бэлэн байх нь бол айгүй сайн бэлдсэн шүү дээ. Харин тийм тэгээд ерөөсөө бүр их нэртэйгээ хоёулаа ярьж байгаа за хоёулаа хувцсаа л аавна гэж тэгээд ерөөсөө тэгээд нөгөө 21 онд чинь нөгөө ковидын үе тэгээд нөгөө гинт нэг тээвэр өссөн үе байгаад тэгээд нөгөө байр ашиглалтанд орох хугацаанд байна нөгөө хавар үзчихсэн тавилга маань намар яг худалдаж авахд бараг 80% өссөн. Тэгээд ерөнхийдөө нэг эхэндээ бол бараг ханхаатай юмд ороод жоохон минималны явсан уу? Тэгээд цугуудад юм авсан уу? Бүх юм авч тавьчаал тэгэл хүүхдүүдэд дагуулаад гэртээ ороод ирсэн. За. Бяртаал байж таамжтай. Мэдрэмжээ өвчсөндөө хамгийн гоё мэдрэмж л юм байна. Тийм л юм. Яг нийгэмсээ орж байгаа бол бүгдээрээ байвал гоё л доо. Гэхдээ энэ бол зүгээр бяртаал хүний хийх ажил энэ тий хаа. Тийм их ажил юм байл. Тэгээ нөгөө нэг бүгдийг ингээд цуглуулад явахд чинь нэг
бараг сар шах хугацаа орж байгаа юм чи нөгөө албаг шангаа авна тэгэл ор хүнжлийн даавгаа авна Тийм шүү дээ. нөгөө бүхэл юмыг л шинээр Одоо гэхдээ бас нэг гоё болчихжээ ингээд бүх одоо ингээд тавилгаа зээлээр авчих гэдэг юм ба шүү дээ. Бүгдийг нь аваад зээлээр тавьж байгаа. Тэгээ дараа нь ингээд цугуулаад төлчихгүй юу. Тэгэхээр ч бас гоё байгаа байхгүй юу. Тийм. За холбосон баярлаа. Тийм за баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Тэр чинь бас ингээ хүмүүст айгу зориг өгчөж байгаа юм. Тийм байх тий. Тий. Оо яа тийм зээлээр аваад ирч. Тэр тэгвэл тэгэл цугуулаад төлнө шүү. Зоригтой амьдрий гээл те. Тэр чинь зээлчүүдийг зоригтой болгож иргээд. Үнэ. Хүнд нэг юм өөхөх болохоор тэгээ яаж чадахгүй мөнгөө хэмнээд идэг те. За 9111 өдрийн мэнд. Оо сайн байна уу өдрийн мэнд. Баярлаа. Аа. Хизээ нүвэ? Би одоо 21 онд Улаанбаатараас Хөвсгөл рүү нүүсэн хүн байна. Оо яа. Вау. За. Өстө сонирхолтой. За хөвсгөл рүү нүүхэд яадаг юм бэ? Ер нь юу авч яваад юу авч явах ш? Юугаа орхиод яв? За та манайх ч нөгөө энд орон сууцнд байсан. Тэгээд нөгөө хамгийн гол нүүх болсон шалтгаан Пак. Байна уу? хэцүү. За ороод ирсэн. Сайн нэг хэсэг юу сонсогдоогүй шүү. Тэгсэн. Нүүх болсон шалтгаан гээл пак болсон. Тий, за шалтгаан бол ерөнхийдөө коронавиг үеэр л нөгөө хашаандаа ирэх чөлөөтэй сайхан байхын тулд гэр оролт руу ер нь нүүе гэж шийдэж байгаа л. Тэгээ Улаанбаатарын утаанд нүүжээснээс шууд орон нутгаа зориё гээл. Тэгэл хэд хэдэн аймаг судалж байгаа л Хөвсгөл аймгийг сонгоод нүүсэн дээ. Зоригтой. За. Тэгээд бүр нүүхтэй одоо өрн дулаан цагаар биш шууд 11 сарын сүүлээр оны өмнөх нь нүүсэн дээ. Яг чанга үеэр нүүчих. Их чанга үеэр нүүсэн очоод шууд яг нөгөө төвийн дулаан дид үттэй шийтцэн хашаа байшин аваад тэгэл эндээс бол байрандаа бол нөгөө байсан нөгөө нэг шууд суйрлуулсан байдаг нөгөө галт тогооны тавилга ханы шүгэ мүгэ тэднийгээ үлдээгээл очоод бас нэлээ судалж байгаад бас юу яасан нөгөө бас тийм шүгэ мүгэ галт тогооны тавилгатай тийм байшин худалдаж аваад тэгэл сайхан ус одоо илүү гоё тогтцсон одоо бүр нутгийн иргэн шиг болчихсон сайхан л байна. За. Санаас Хашаанда мод цод тарьсан уу? Хашаанда мод тарьсан. Хэдийд одоо юм жил болгол мод тарьсан. Тэгээд миний туршлага болохгүй байх уу, юу болохгүй байх. Услгааны систем нь услгаагийн ч гэсэн үг нь аятайхан шийдчихээд байгаа нэг урахгүй л байгаа. Энэ жил хашаал бага нэхэндээ. Дендрологч нөхдүүдээс сайн зөвлөгөө авахгүй бол бас тэгээд идэх гэсэн шүү. Тийм, тэгээд өөрийн бүр нэг багын мөрөөдлөө биелүүлж одоо тахиа, шувуу, нугас, цацагтерол энэ төр тижээдээ одоогоор бас нэг 4-5 нохоо байна, 2 муур байна. Та Хөвсгөлөө сонсож байгаа юм уу? Одоо хөвсгөлөөс сонсож байгаа шүү дээ. Гүү би одоо яг ажиллаар ороод ирсэн Улаанбаатарт. За. Та тэгээ хөвсгөл юусоо таних хүн байхгүйгээр шууд шийдээд очсон юм уу? За нэг ямар ч хамаатан садан бол огт байхгүй. Ерөнхийдөө бүр 2000 оны үед хамт ажилладаг байсан нэг хүн маань тэнд байдаг. Тэгэл тэр хүнтэйгээ тэрийг жоохон налсгээл тэгэл очсон уу? Налсгээл. Зэрэг юм Одоо бол ерөнхийдөө нутгийн иргэдэд бас нэг ажил мажлын бүтээж өгөх мөх одоо баг тиймэрхүү болцсон шүү. Тэгэл нутгийн иргэн шиг сайхан л байна. За. Монголын хамгийн олон хүн амтай аймаг шүү дээ Хөвсгөл чинь тийм ээ? Тийм тэгэл Улаанбаатарын хаач гэсэн төгжрлийг бас нэг ч гэсэн хоёр ч гэсэн машинаараа цөөлөх санаатай л тэгэл гэр бүлээрээ л сайхан шилжээл нүүсэн дээ. Хөвсгөл ороод ажиллагаа үзэлдүүлнэ шүү. Тийм Хөвсгөл орвол одоо манай хоолны газраар ирж үйлчлүүлээ. Манайхаар зочлоорой. Манайх юу гэдэг хоолны газартай? Манайхаа Хөвсгөл аймгийн мөрөнгийнхаа бүр яг төвд нь MG Pizza Chicken гэдэг тийм хоолны газар. MG гэсэн үү? Тийм MG Pizza Chicken. MG. Тийм MG Pizza гэхлээр манай Улаанбаатарт байдаг манай дүүгийн маань ажилладаг салбар байгаа. Би өөрөө болохоор тэнд нэг салбарын нээсэн буюу MG Pizza Chicken Хөвсгөл гэдэг орох тийм. Нэг зочд буудлын дор байдаг үгүй лөө? Нөгөө 50 100 гэдэг зочд буудал байна. За тий. Тэрний яг эсрэг талд. Би орсон юм байна. Энэ надад анцгааг ийдсэн бол би шууд танаас баяраар очсон юм аа. Би мөсний баяраар очиод нэг шөнө орсон юм аа. Нэлээ оройд орсон. Надад л доо. За. За. Үнэхээр баярлалаа. Маш баярлалаа холбогдсонд. За. амжилт. Баярлалаа.
За. Гэ гоё юм а тий ахаа. Бас гоё байна. Ингээд ийм гоё зөрөгтэй шийдэлтэй хүмүүст бол атаархдаг нэр игээсэн. Өнөө. Тэ. Бахархгүй харах алганчтай. За. 88 Яа өдрийн минь. Баярлаа. Өдрийн мэнд. За. Орхон нүү. Нүүс. За. Хуучин байрнда юуг нь үлдээгээд нүү. Хуучин хөдөө орон нутагт хөдөө суманд гэж нэг 15 жил 14 жил амьдсан. За. За. Тэндээс хот руу нүгээд За. хоёр ажил төрийн албаагч хийж байгаа. Тэгээд өөрөө ерөөд ажилласаа гарч өөрөө байдаг баатар болоод сүмгнээд байдгүй буруудаад. Аха. Тэгээд аачлаг нүүлээс хамгийн маа зараад ерөөсө тэргүүрээсэн мурц одоо айлт юу л ирэх бүх юм айлуудаар тарааж өгөөл баг босчихгүй гэдэг. Тэгээд хатад хоёр өрөө байр аваад яасан. Ер нь бүтэхгүй тэгээ буцаад нутгуургаа нүүсэн. Хизээ. Сургаа юу? Тий. Ай нөт намар. За, хоёулаа айгүй ойлгомжтой болгоё. Тий. За, Сумаасаа хот руу хизээ нүүсэ. 22 онд. За, 22 онд нүүсэн юм байна. Тий. За, Тэгээд хотод хоёр өрөө байр авцсан байсан юм байна шүү дээ, тийм үү? Тий, одоогоор байгаа л да. Тийм байна. Сумаасууд юу ч аваагүй зүгээр машиндаа суугаад хүрээд ирсэн байх Тийм тийм үү? ер нь тэгсэн. Хүнжил гуцаа ачаал тэгээд ер нь тэр нөгөө нэг өөдөө тэр сумандаа амьдарч ирсэн хашаа байшинга нэг нутгийнхаа дүүхүүд зарсан. Тэгээд тэр ерөөсөө тэндээс би юугаач аваагүй хүнжил гуцаа аваад тэгээд бурхан шүтэнэ аваад явсан. Тэгээд буцаад сумандаа очсон чинь нөгөө нэг хамгийн мадаарсан нөхөр чи юуж байдаггүй. Тэгээд сая нэг ингээд ажилтаа болоод ингээд нэг бас нэг сайхан нутагтаа байгаа хүн чинь бас нэг тэгээд нэг бас нэг бэлэн гашаа байшаа авсан. Тэр бэлэн гашаа байшаа нь болохоор сайхан мод зодтой хурч нөгөө амьдарч ирсэн улсууд мод зод тарьсан. За одоо хоёулаа буцаад сэдв рүү оръё. За. Буцаад явахдаа Улаанбаатар хотод байр чинь бол байгаа юм байна. За бодвол байгаа юм чинь тэнчнээс юу л аваад та. Бас ганцхан бурхан шүтэн аваад тэгэл машиндаа суугаад очсон. Ерөөсөө бурхан шүтэн аваад ихнэр хүүхдээ аваад тэгэл. За. Гоё. Би юм шийдэг хүмүүс дуртай алсан ч алсан тэгээ гоё шийдэг хүмүүс гоё байгаа байхгүй. Яг нэг нүүдэг гэдэг ингээд бас яг зүгээр сэдвээр жижигхэн айлчхад ер нь хөдөө орон нутагт манай залуучууд амьдрал бас өөрсдөө хөдөлмөрлөө амьдрал боломж байгаа шүү гэж хэлчихөө. За. Баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрээ. За баярлалаа амжилттай. Ийм шийдэмгийн хүмүүсийг харахаар хаа гоё юм тий. Тийм. Гэхдээ ер нь бол хүнтэй ингээд ямар нэг юм хий гэж ивэл зүгээр шууд дүү идэх байхгүй юу? Хийх л өстой. Тэгэхгүй ингээд яриа л байвал хизаач аялдгүй гэдэг шиг л байна шүү дээ. Ингээд найз нарын дунд нэг аялдгүй нэг аялал байдаг гэдэг. Жил болгонд ярьж байдаг. Бүцгүй нэг бизнес байдаг. Бүлээ нөгөөх еврога нэг явах юмсан гэдэг тэгээ ярьж байдаг те. За манай найз нар дотор бүр аглаг бүтээлийн хэд явна гэдэг парагт хүртэл байгаа. Уг нь тэр нь энэчнээс нэг 90 км-ийн задлал байгаа шүү дээ уг нь. Тийм парагт хүртэл байгаа. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар адал явдлаар дүүрэн амттны уутыг нэгэсвэрээд агаар байгалийн орсон найрлагатай Бомпари жихэр хамтран ажиллаж байна. Йоо, ямар буйнаар ингээ Бомпари манайхтай манай нэвтрүүлэг тэр байнг орж ирээд байгаа юм бэ. Инаараа би өнөөдөр яг зориудаар нөгөө нэг кислота гэж ярьдаг байсан шүү дээ. Бид нар нөгөө хүчилтэй кислота гэж ярьдаг тий. Тэрийг нь авсан. Машаантай. Тэнд машинтай ирсэн үү? Би бүр өдрөө болгон албаар өөрийг идэж байгаа юм. Гадуураа юм ногоон чихрийн цастай тэгээд гадна тал дээр юм нөгөө нэг одоо эсгэлэн машинтай энэ тэгээд өштэй нийтдээ хэдэн грамм юм бэ? 75 грамм байсан уу хийж байсан. Савлгаа нь янз бүр байгаа хаа. 85. Өчигдөр би хажуудлынхаа дэлгүүрт харсан чинь нь шүү дээ. 75 кг-тэй 75 грамм юм байна. Мөн үү те? Өчигдөр манай гэрээ хажуудлалт байхаар би яг харсан. За. Энэ Бомпари гэдэг нь бол хамгийн анх хатуу чихэр буюу маримдал хэлбэртэйгээр гарч ирсэн. Бид нар дээр үедээ бас энэ Бомпари гэдэг чихэр итгэл байсан. Тэгсэн чинь дүрэн өөрчлөөд өөр ийм зөөлөн чихэр болоод ирсэн юм байна. Эрзэн чихэр болоод ирсэн. Гарч ирээд гээ шнэ. Ямар нэгэн химийн будаг оруулагч болон амт оруулагч, өнөр оруулагч агуулаагүй ширхэг бүрэн жимснээс бүтсэн. Энэ Бомпари бол одоо Нестлегийн бүтээгдэхүүн шүү. Нестлегийн бүтээгдэхүүн болоод ирж байгаа шүү. Яагаад бид нөр шоколад аягүй сайн мэддэг шүү дээ тий. За тэгээд энэ хараа ер нь
Сүүлийн үед хүүхдүүдэд чихрэхгүй чичээж ааж гэсэн дээ. Ямар нэгэн тохиолдолд бид нар баяр ёслолын үеэр ч юм уу тий өгжөлт харна. За ингэж өгч байгаа юм бол өгөхдөө сахарын агуулмж багтай, жимсний агуулмж ихтэй, ядчил витамин С агуулсан 100% байгалийн юм найрлагатай юм гой зөөлөн чихрийг өгөөрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд дээрэс нь эрзэн чихэр ерөөхдөө дуртай хүмүүс хүний хувьд хэлэхэд заримдаа эрзэн чихрийг тэргээ шүтэнд наалтаад айгүй хэцүү байдаг. Үнэхээр зовиртой. Бүр нэлцганаад энэ болохоор ерөөсөө тийм биш ингээд идэхээр айгүй гой хурдан усаад ямар ч наалтах мэдрэмж төрөхгүй. Энэ нь ерөөсөө үнэхээр супер юм. За ингэсэн байгаа. Та бүхэн итгэж болноо. Яагаад энэ ингээд нөө чихэр багтай те ингээд нөө хүүхдийн шүтэнд гим хор маш бага гэж ингэж хэлээд байгаа юм. Бүр байхгүй гэж хэлж болохгүй шүү байгаа. Маш бага гэж хэлээд байгаа юм бэ гэвэл бид нар эфир дээр барагтай юм иддэггүй. Ам зуралдаад ярьж чадхаа болно. Үнэ. Эвгүй болдог. Гэтэл бид нар энийг ингэ зөрөгтэй идээд байгаа нь бол те тэр нөгөө чихэр багтай энэ амд ингээд ороод зуралдаад байдаггүй гэдгийг шүтэнүүлдэггүй илэрхийлээд байгаа юм шүү. Тийм учраас та бүхэн хаяач гэсэн хүүхдүүдэд авч өгөхөөр бол чихэр авч өгөхөөр бол Nestlé-гийн Bompard-ыг сонгоорой. Ёстой бүх дэлгүүрүүдэд байгаа. Тийм байлээ, тийм Бүх байлээ. дэлгүүрүүдэд байгаа шүү. Тэгээ чин дотроо нэг 6 одоогийн харагдаж байгаагаар бол 6 төрөл байгаад байгаа. Тэгээ хатуун бас байгаа шүү дээ, тийм ээ. За тэгэхээр Монгол хамтран ажиллах хүсэлтийг авна 80-7 25 85 гэсэн дугаар 80-7 25 85. Дааж гоё. Баямттай юм аа. Лүүд юм аахгүй. За. Таргалгаас айдгүй байсан бол ингээ олноор нийтэд сумаар байгаа байхгүй. Адил явдлаар дүүрэн хамтны уутыг нэгсүрэтээгээр байгалийн орцны найрлагатай Bompard хамтран ажиллаа. За одоо эфирийн утсаа дахиад зарланаа. Сая сонсогч асуусан байсан. 77 77 38 83 юм уу? 77 77 88 32 айлын рүү залгаж эфир толбогдно. 80 55 өдрийн минь. 80 55 өдрийн минь. Өдрийн минь. За радио радио багсаарай. За ойрд одоо ер нь нүүд хийгээгүй 13 онд нүүд хийсэн 24 онд бүх тавилгаа шинжилсэн. Одоо бол нүү гэсэн цаашдын тийм бадрангуй бодол бол байхгүй байгаа юм байна тийм үү одоогоор. За ер нь нүү гэсэн бодол одоохондоо бол байхгүй байна. За 13 онд нүүхтэй юугаа хуучин байранда орхиод нүүсэн бэ? За 13 онд бид хоёр ч одоо охиныхоо хүсэлтээр байранд ороод тэгээд нүүх болсон чи ерөөсө байраа авчаад байна уу? Байранд очих юм байна. За сайн нэг хэсэг тасарсан. Охины хүсэлтээр нүүхөр боллоо. За тэгээ ялаа. Тий. За тэгээ байранд орох гээд гэрээсээ за ингээд хоёулаа байр авчихтаа за одоо өр ширгүүл орж байгаа юм чинь одоо болоо зүгээр гэрийнхаа тавилгыг аваад орчие гэж байр аваад бэлэн болсон чинь гэртээ орох байранд орох гэсэн ерөөсө гэрээсээ за тэрийг авъя гэд орох юм олддоггүй. Яг тэгэхээр байна. Би бас яг тэгэхээр аваад байгаа байхгүй юу? Тэгээд ерөөсө бүх юмаа шинээр авдаг юм байна. Тэгээ бүх тавилга ор тэр ерөөсө аяг шанаг ингээ бүх юмаа бэлтчихэд тэгээд 12 сарын 13 оны 12 сарын 31-ний өглөө байранд очижсэн. Бэлэгдсэн өдөр. Тий, бэлэгдсэн өдөр он гарахад одоо шинэ байранд орно гэдэг. За тэгээд надад хамгийн гол нь байрнаас хашаа вашингаас юу аваад очсон гэхээр ерөөсө ганцхан ширхэг халуун сав авч очсон нэг орны айдал хоёр. Тэр хоёр яагаад бид хоёрыг одоо болтол дагдгүй гэхээр бид хоёр одоо айл болох гээд одоо тусдаа гарах гээд явж байхад би өөрөө 93 онд ирээнлүү яваад гистэ авчирч байсан хамгийн анхны одоо өөрсдөө худалдаж авсан юм. За ер нь бол дурсамжтай ч өстой бат холбоотой хэдүүд юм байна штэ. Тэгээд тэр орны айдалыг авчирсан тэр халуун савыг бид хоёрыг хурам хийхэд бид хоёрын хамгийн дотны найз тэр халуун савыг өгсөн одоо болтол ажилтдаг халуунаа аягүй сайн барьдаг хагараагүй ганц батбүрхэд энэ хоёрыг одоо болтол бид хоёр хадгалдаг одоо 30 жил болж байна. За одоо жишээлбэл ингэдэг штэ. Хүүхдүүдийн багада зурсан зураг муураг элдв бусын юм тэгэл альбом гэдэг ингээд дурсамжтай холбоотой юмнууд байгаад байдаг. Хайчи ихлээр нэг хайрын юм шиг санагдаад хайхгүй ихлээр ингээд нэг юм новш юм шиг санагдаад байдаг. Овоосон баг нэг байгуул шиг санагдаад байдаг. Ийм юмнуудыг яах юм бэ?
архив болсон юм шиг. Бид хоёр ингэдгээ одоо ингээ хүүхдүүд чинь жижиг байхдаа одоо нөгөө төрсөн өдөр мөдрөөр ингээд аавыгаа зурна, ээжигээ зурна, эсвэл хөөрхөн юм ил загтал өгнө. Тэр бол одоо манад яг нэг А4 хэмжээтэй одоо нөгөө нэг бичиг цаас хийдэг нэг галгар. За тийм. Дотроо авцуутаа нэг юу байдаг штэ. Манайд одоо бүр 2 3 ч байна тийм юм. Тэрүүнд хийцэн манайх бол одоо 3 хүүхэдтэй учраас хайцсангуу бас гайгүй. Гэхдээ одоо яг нэг тийм А4 хэмжээтэй нэлээд зудаа олон хатстаа тийм бичиг хэрэгээ юм бол дүүссэн байна. Тэр бол одоо тэгээ хайж чаддгүй маа тэгээд хүүхдүүд одоо зарим нь том нь 30 гарч जैन тэгээд нөгөөдгөө чинь ялгаж аваад за хүүхдүүддээ өгье гэж ялгаал авчтээ. Тэгээ аваа яваасаа тийм ээ уг нь. Тэгээ аваа яваасаа хаа. Цөвгүй байгаа байхгүй юу? Аваа явчих. Авч явахгүй байна. Манайд байгаад байна. Яри. Би удаа аваад яваа одоо эн чин та нарт дурсгал болно. Эн чин чиний хүүхдүүд дурсгал болно гэд би 2 охиндоо бол өгөө явуулсан. Одоо нэг бандих байна. Энийг одоо нэг хатс дүүр юм байна. За. За холбогсон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа ажилд нь амжилт хүсье. За. За баярлалаа. Манай аав ээж хурмаа хийж яхад бэлгэнд ирж исэн будаатай аяг шаазсан. Одоо ер нь айгүй цөөрсөн шүү дээ. Манайд байгаа. За тэгээ тэрнээс гадна халуун сав байна, сайхан зургууд байна. Бүгднгийн ингээд би эмээгэндээ байлгаад идэг байхгүй юу? Тэгээ ингээд тустаа гарахаар одоо ч би удахгүй тустаагаар авчин. Тэгэхээр тэгэл авна шүү дээ. Гэхдээ нүдэ анжаагаад шатаах ёстой юмнууд гэж бас байдаг юм шиг байна. Байх ёстой юм шиг байна. Тэгэхгүй бол ингээд хүүхд чинь ингээд өөрөө тоож харахгүй би болохоор ингээд хөөхөн штэ гэж бодоод байдаг тийм юмнууд. Одоо бүр багийнх нь үлгий нэг юм ботиг инэ тэр юм чинь ингээд яаж ч болдгоо хүнд өгөө тэр чи ямар хин авах гэдэг тийм үстэй ингээд нэг тийм юмуд байгаад байдаг юм байна л да. Тэр мэргээд одоо манад бас нэг ёстой манайх оюутны баримт багтаал авч ирсэн нэг халуун сав байдаг байхгүй. Одоо ч бүрэн гадуур нь ингээд янз нөө юм стикер насаар агаад бүр ингээд нэг рок попын самбар шиг юм болцсон нэг тийм байдгийг. Тэрийг одоо жишээлбэл нэрээ яах хэвтэй болоо гэж бодлоо сая. Хүн халуун саваа ярихлаар. Тэгээ хүүхдүүд юу үнцэнтэй гэж бодсноо л аваад явд юм шиг байна магадгүй. Надад болохоор нэг зургийн альбом аягүй гоё үнцэнтэй байгаа даа. Тэгээ аав ээжийн тэр хурмаа ээж яхта хүмүүсийн бэлгэлсэн ганцхан тэр будаатай комчлөлтэй тухайд нэг тийм гадуураа нэг одоо алтмал өнгөтэй гэх юм уу бас нэг тийм гүцтэй тэгээд энэ жижигэн хундахтай тэр комыг би бас аваа гарна гэж боддог. Өөр хэрэглэхгүй ч гэсэндээ байжлаг дурсгалтай шүү дээ. Аав ээжийн хурмын юм чи. За ер нь бол хүнд зориг хэрэгтэй байдаг юм байна шүү. Үнэ. Тийм зоригтой байгаа л те. За үгүй орхи бүгдийн нь орхи шинээр ихлийгээл дайрвал бас болдгол юм байна. Зээлмэлэр ч гэсэн болно энд байгаатай те. Энэ гой шипинуудыг оруулж ирж хүмүүс сэтэл санаа өгсөн хотоос хөдөөнөөс хот руу нүүсэн янз янзын хөлбөр гаргаж ирж ярьж өгсөн бүх оролцогчдод баярлалаа. За баярлалаа. Skytel үйлчлэгээ сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаар агсуурайтайгаар Skytel хамтран ажилласан. За мөн адал явдлаар дүүрэн амттны уутыг нээгсуурайтайгаар байгалийн орсон арилгатай бомпар ичгэр хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдод үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг үйл яваасаараа 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа анжахаа. За баярлалаа.